За улсын төсвийн хөрөнгө-оруулалтаар зарим одоо төсөл арга хэмжээ жишээл Баян-Удгийн аймгийн үерийн хамгаалалт гэдэг байгаа. 10 жил болж байгаа. Уулын жалгад агаад хамгаалалт хийцэн. Жинхэнэ одоо хот тойруулаад хамгаалалт хийгээгүй. Ноёдны үер болоход мойдлох үер болсон айлуудаас усан давтсан асуудал гарч байгаа. Анх 10 хэдэн тэрбумтай байсан одоо 30 тэрбум болцсон асуудал байгаа. Энийг ер нь шалгаж өссөн үү? Энэ яагаад удаад байгаа юм? Барилга туулалтын яам. Албан тушаал нэрийг хэлээд эндрийн 4-р бүхнээс хариулаарай. Холт байгуулалт барилга орон сууцчлалтын яамны төрийн нэрийн бичгийн дарга баяраа. За бasic гишүүний асуултанд хариулъя. Баян үлгийд хийгдэж байгаа үерийн далангийн асуудал бол одоо зургийн алдаа гарсан байгаа. Зургийн алдаа хүндэрчлэлтийн одоо хэмжээ алдсан гэдэг гэх мэтчлэн одоо зураг дээр алдаа гаргасан. За зургийн компани дээр одоо бид нэр зөх шаардлагуудыг тавиад явж байгаа. Нэлээд удаж байгаа энэ барилгын асуудал маань. Тэгээ энэ дээр өнгөрсөн жил бол барилга хот байгуулалтын сайд бас очиж ажиллаж газар нөхцөл байдлаа танилцсан байгаа. Тэгээ бид нар бол шаардлагуудыг одоо тавиад ер нь энэ асуудлыг одоо энэ жил дээр барилгын компанид нэрж за зураг хийсэн компанид нэрж энэ хариуцлагын асуудал бол яригдж байгаа.